Мэдээ үргэлжилж байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын нэг байранд өчигдөр 5 хүн угаарсан харамсалтай мэдээ байна. Тухайн айлаас хар утаа гарч байгаа тухай дуудлага 6 дугаар сарын 3-ны 13 цаг 20 минутанд Тус аймгийн онцгой байдлын газарт ирсэн. За айлаас 1, 3, 5, 11 настай 4 хүүхэд 35 настай эмэгтэйг олж гаргасан байна. Тэднийг эмнэлэгт хүргэсэн ч эсгэх 35 настай эмэгтэй, 1 настай охин, 11 настай хүн нас оржээ. 5 болон 3 настай хүүхдийн биеийн байдал тогтвортой, бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт хэвтэ эмчилүүлж байна. Харин тухайн гэр бүлийнхэнд хандивын гараа сунгаж тусламж үзүүлэхийг охин нь болон Дорнод аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрынхан хүслээ. Өнөөдөр манай 5 настай дүүгээс цагдаа ирээд мэдүүлэг авсан. Тэгээд цагдаа хэлэхдээ бол тэр нэг тогноо утсан нааслаад тэрнээс болоо галгарсан гэсэн. Тэгээд тэр парн задарсан гэсэн. Тэгээд манай сургуулийн багш ажилтан албан хаагчид хүүхдүүд суралцагчид одоо найздаа, шавьдаа суралцагчдаа туслая гэдэг аян өрнүүлээд ингээ явж байгаа. Тэгээд энэ хүүхдийн дээр зүүлзаад зовлон жаргалын сонсоод одоо бид юугаар туслах вэ, яах вэ гэдэг ярилцаад байж байна. Бас одоо томоохон аж ахуйн нэгжүүдийг уриалаад бас энэ үлдсэн хүмүүсийг аавыг нь хүүхдүүдийг нь орон байртай болгох асуудлыг шийдэж байгаа юм байна гэж бид нар ойлгосон. Тэгээд өөртөө бас талаараа тодорхой мэдээлэх болов. Мэдээж орон байр шийдэгдсэн ч гэсэн тэр орон байр тогтцоолох. Тэгээд одоо хүүхдүүдийн өмсөж зүүх хууц одоо юу эс айл болоход одоо юу эс одоо хэрэг болох тэгэхээр маш их юм хэрэг болох. Тэгээд бид нар бас энэ тусламжаа яана ажил явдал хүртэл одоо 3 ажил явдал зэрэг болох нь байна. Тэгээд одоо маш их одоо сэтгэл санаа үүдч гэсэн одоо мэдээ одоо хүн томоохон гар зохиолч чадаач. Тэгээд энийг нь хуваалцах зорилгоор ингээд хандивын аяныг шин сув телевиз эрхлэгч дэлгэртэйгээ бас хамтраад ингээд зохион байгуулж байгаас энэ хүмүүстэй дуулгаад эднийхээ зөвшөөрлийг аваад хандивын аяныг бас өөртөөс нь зөвшөөрөл авахгүйгээр зохион байгуулж болохгүй учраас ийм хандивын аян өрнүүлж ингээд туслах гэж байна гэдэг одоо зөвшөөрлийг авахар ирээд байгаамаа.